За энэ удаагийн бичлэгээрээ багш нар тэр дундаа багангийн багш нар ашиглах боломжтой нэгэн вебсайтыг танилцуулъя. Математикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хийхэд эсвэл яг хичээл дээр ашиглах боломжтой юм байна. mathlearning.org гэд яг ингэж үчээд хайна. Тэгэх юм бол энэ вебсайт гарч ирнэ. За вебсайтын талаар илүү дэлгэрэнгүй та нар өөрсдөө ороод судлаад үзээрэй. Харин resources-ны Math application гэсэн хэсэг рүү хамтдаа орж үзье. За энд ингээд ашиглах боломжтой хэд аппликейшн байгаа. Эндээс хамгийн ихний үснэгтийг хичээл дээр хэрхэн ашиглах боломжтойг үздэгэ. За Open Web гэдээ харах юм бол тусдаа цонхонд ийм ажлын талбар гарч ирнэ. Эхний энэ бол үснэгтийн сонголтууд байгаа. 5-аас 100-ийн үснэгт хүртэлх сонгох боломжтой юм байна. За энэ дүрсээ 1-ээр нь 5-аар нь эсвэл 10-аар нь сонгох боломжтой юм байна. За энэ доор байгаа энийг дарах юм бол дүрсээ өөрчилж болно. Амьтдаар бас өнгийн ч ингэж өөрчлөх боломжтой юм байна. Харин энэ доор байгаа зэснүүдийг одоо нэг жишээ хийнгээ хамтдаа танилцъя. За энэ дарах юм бол ингээд тоонууд гарч ирнэ. 7 дээр нэмэх нь 8 тэнцүү хэдвэ. За энэ жишээн дээр ажиллая. За ингээд томруулж болно. Өнгийн өөрчилж болно. Цагаат чиглүүлж болох юм байна. За 7 дээр 8-ыг нэмэх буюу 1-р ангид 20-ын дотор нэмэх асах гэсэн хичээл дээр яг ингэж ашиглах боломжтой юм байна. За энийг 2-5-ын үснэгтээс 2-ыг сонгож байна. За 1-р нэмэгдэхүүн болох 7-г улаан дугуй дүрсээсээ сонгоё. 2-дугаар нэмэгдэхүүн болох 8-ыг цэнхрээсээ сонгоё. За эхлээд 7-гоо 10 болгож гүйцэн эхний үснэгтээ гүйцэн тэгэхэд бол нэг-нэгээр нь тавьж байрлуулж гүйцээ. За 10 болсон 8-аас 3 нь тавигдсан учраас үлдсэн 5 нь энд байрлах нэ. За ингээд эхний үснэгт 10, дараагийн үснэгт 5, хариу 15. За ингэж болох нь. За үлдсэн зэснүүдэд танилцъя. Энэ бол үснэгтийн доторх шугамнуудыг бүдгрүүлэх, тодруулах үүрэгтэй. За энэ тусал сонгосон дүрсээ өнгийг өөрчлөх. За энд нөгөө 10 болгож гүйцээсэнд 3-ыгаа өөр улаан өнгө болгоод ижилсүүллээ. Тэгвэл дүрсээ дараад өнгөө, дүрсээ дараад өнгөө сонгоно. Ингээд өөрчлөгдөх боломжтой. За дараагийн энэ болохоор дарах юм бол энэ зүйл гарч ирнэ. Энэ нөгөө хариу ч юм уу аль зүйлийг нуух үүрэгтэй, нуухад ашиглана. За 7 дээр 8-ыг нэмээд хариу нь хэд юм болоод нь хариугаа харъя гэвэл нүдэн дээр дарах юм бол хариу нь ингээ харагдана. Буцаага дарвал ингээд нуугдана. Ийм хэрэгтэй зүйл байгаа. Үнийг x дараа арилгачж болно. За энд бол тоонууд гарч ирж байсан. За харин энэ бол текст T үсгэн текст ч хэсэг. За өгүүлбэртэй бодлого бичиж гэвэл бат 7 цэцэг тарьсан. Тэгвэл 8 цэцэг тарьсан бол тэдний хэдэн цэцэг тарьсан бэ гэд өгүүлбэртэй бодлого болгож болно. Текстээ бичээд байрлуулна. За өнгийн өөрчлөе. За ингэж хийх боломжтой юм байна. За харин энд харандааны зураг байна. Ингээд дарангуут энд цэс гарч ирнэ. За эхнийхийг нь сонгох юм бол та дахир зураас зурх боломжтой, дараагийнх нь шулуун зураас зурх боломжтой. За өнгөө сонгох боломжтой. Эхний болруулал нэг-нэгээр нь арилгана. Хоёр дахь энийг дарах юм бол зурсан бүх зүйлийг арилгаж болно. За харин хийсэн зүйлээ копи хийх яг адилхан нэг хэрэгтэй болох юм бол энэ тэр зүйлээ дараад энэ доор байгаа энэ хувилах зэсийг сонгоно. Тэнгүүд 2 ижил хувилан копи хийх гэсэн үг. Харин устгах шаардлага гарвал тухайн устгах зүйлээ дараад энэ хогийн сав байгаа. Энд тарах юм бол устна. За хийж дуусаа хамгийн сүүл төгсгөлд хадгалах буюу бусдад шеэрлэх хуваалцах шаардлагатай бол энэ дээр дарна.
Save image гэдгийг дарах юм бол таны хийсэн зүйл компьютер руу ингээд зургийн хэлбэрээр хадгалагдаад орсон. Нээж үзье. За бидний хийсэн хэрэглэгдэхүүн эсвэл ажлын хуудас маань ингээд зургийн хэлбэрээр хадгалагддаг юм байна.